За өдрийн мэдрэг үзэгчдээ бид ээлжид тодруулах мэдээллийг за тун утгагүй болох ноолорын дуудлага худалдаатай холбоотой за мөн бэлтгэл ажлын талаарх мэдээллийг Сүхбаатар аймгийн Хүнсгүдэн аж ахуйн газрын дарга ган учраас авахд бэлэн болсон байна. За удахгүй бас одоо 2-3 хоногийн дараа үйл ажиллагаа болох гэж байна. Бэлтгэл ажил ер нь хэрхэн хангагдаж байна? Бид бүхэн бэлтгэлээ хангаад ажиллаж байна. Сумдуудаа бол мэдэгдсэн байгаа. Оролцоо хөрш аймагуд мөн оролцсон гэж байгаа. Малчид бол 27-ны өдөр ихэд аймаг дээр ноолороо авчирсан байх хэвээр. Тэрийг бид нар хувааж авахлахуудад байршуулад сумаар нь байршуулад 28-ны өглөө худалдан авагч тал болон үйлдвэрүүд авах гэж байгаа хүмүүстэй ноолоруудаа үзүүлээд тэгээ 29-ны өглөө эхлэхэд аль тал нь мэдээлэлтэй болцсон байх юм. Тэрийг л одоо маш сайн анхаарах хэрэгтэй байна. Тэгэхгүй бол 29-ны өглөө ирчгээд би ноолороо зарья, дуудлага худалдаанд орё гэд байж бол болохгүй байгаа. Тэгэхээр хөтөлбөрийн дагуу явагдана. Одоо тэр сумаас ирсэн нэг одоо яадгийг тоон ноолор байсан, тийм байсан гэд нэг авах гэж байгаа хүмүүс чинь үзэж байгаа бараагаа үзээд мэдээлэлээ аваад тэгээд үнээд бодно шүү дээ, тийм ээ. Тэгээ яг дуудлага худалдаа болох процесс нь бол спорт зохицуулалт болно. Тэгээд яг нөгөө дуудлага худалдааныхаа зарчмаар худалдах гэж байгаа хүмүүс нь одоо анхны үнэ хэлээд авах үйлдвэрүүд нь үнэ ингэж дуудаад тэгээд л одоо хамгийн өндөр үнэ хэлсэнд нь борлуулна. Тэгээд гэрээ байгуулад үзэглээд тэгээд арилж байгаа хийнэ гэсэн үг. Ер нь одоо хичнээн хэмжээний ноолуур төвлөрнө гэж урьдчилан малэр нь тооцож байна. Агуулгах савыг бол хангалттай бэлтгэсэн гэж үзэж байгаа юм. Ер нь яг хоо цаг агаарын нөхцөл жоохон энэ жилийн хувьд сайнгүй байлаа. Тэрнээс өөр бол ноолор өдөд бараг оргил үеийн өнгөрчээдэг цаг хугацаа л да. Тэгээд энэ жилийн хувьд бол тэнгэр одоо хангаа байдлаас болоод жоохон ингээд цаг хугацааны хувьд бол хойшилдсон оройтсон байгаа. Тэгэхээр бол болцооны хэмжээтэй ноолор ирнэ л гэж бодож байгаа. Хүмүүс бол одоо бид нар мэдээлэл авахд сумдууд эд саманж ийн гэж байна. Тэгэхээр одоо жишээлбэл Баянлагрын малчид энэ төр өөрсдөө явж чадахгүй мал төлж нүүдэл суудал тийм учраас горшоондоо өгөөд явуулнаа гэсэн юм ярьж байгаа. Тэгэхээр агуулгах савны хувьд бол одоо бид хэд боломжоор нөгөө аж ахуй нэгжүүдтэй яриад одоо цаатах нь богинохоо хугацаа үнэтэй цайтай хөрөнгө хадгалан камертай цоочтой ийм болцооны агуулгын судалгаа гаргаад бэлтжгээд байгаа. Ер нь бол болох байхаа л гэж бодож байна. Өнөөдрийн байдлаар ноолорны хайш ямар байна? Яг бид нар 180 хавцал байх шиг байна шүү дээ. Ганц нэгэн авч байгаа хүмүүсээс асуухад тий өчигдөр ороо бол 180 байна л гэж хэлээ. Айхтар авахгүй байна, ирэхгүй байна л гэсэн юм ярьж байна.